Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхний энэ өдрийн амгалан гэрж Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглах подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргуулах боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын түүхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Өнөөдрийн маань дугаарын зочноор Америкийн нэгдсэн улсын Fulbright-ийн тэтгэлгээр University of Arkansas магистрийн зэрэг эзэмшсэн Баярагийн оюун төгс оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа оюун төгсөө. Сонсогчд маань өөрийнхөө эзэмшсэн мэргэжил боловсролын талаар дэлгэрэнгүй танилцсан болохгүй юу? За сайн байцгаана уу. Тийм намайг оюун төгс тэгээд ярилцлага дундаа хоёлоо оюут гэвччихс болно. Тийм баярлалаа намайг урьж оролцуулсан. Тэгээ би нөгөө Америкийн засгийн газрын Fulbright-ийн тэтгэлгээр 100% Америкийн засгийн газрын санхүүжилттэйгээр улсын их сургуульд нь ингээд магистрийн зэрэгээ хөшин бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээлтийн зөвлөх гэдэг мэргэжлэр 2 жил суралцж хамгаалаад 18 оны намар ирсэн. Одоо ирээд бараг 2 жил болж байна. Тэгээд миний мэргэжлийн онцлог бол яг манай Монголын одоо боловсролын салбар болон хөдөлмөр эрхлэлтийн сайл алинд нь байдгүй мэргэжил. Тэгээд энэ мэргэжлийг сонгож суралцах болсон шалтгаан нь өөрөө би одоо хараагаа алдаад ингээд алцаар байгаад маш жоохон өчүүхэн үлдэгдэл хараатай болцсон. Тэгээд гэрт бас 4 жил суугаад эргээд нийгэмд эргэж гараад хараагчтай холбоонд орж ажилласан л та 2 жил хагас. Тэгээд тэнд ажиллаж байхад надад өмнө нь хараатай байхдаа дахид сурыг явъя, тэтгэлэг хөдөлтий, гадагшаа явж сурыг гэдэг бодол юусэн байгаагүй. Хийжсэн ажил тэгээд тухайн үед над байсан амьдралдаа сэтгэл хангалуун ажиллаж байсан. Тэгээд гэхдээ ингээд хараагаа алдаад харааны бэрхшээлтэй болоод тэр олон нийтийн дунд ороод ажиллаад амьдраад ирсэн чинь надад одоо чи айгу залуу байна. Тэгээ цаашаа яаж амьдрах юм? Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөөн амир ихтэй. Ингээд айгу хязгаарлагдмал болчоор ажил олж ажиллах бүр хэцүү болчт юм байна. Тэгээд цаашаа одоо ер нь яаж амьдрах өөрийгөө дахиад хөгжүүлэе гэж би бодсон. Энэ бодол надад ерөөс айгу бохос суусан л та. Ямар ажил хийжсэн бэ? Хараагчдын холбоонд бол гадаад харилцааны менежер гэдэг албан тушаалын хүрээнд. Тэгээд яг орчуулга хийн, орчуулагч хийн, гарын авлагч орчуулна. Тэгээд санхүүжилтээ хөдөлтөж жижиг төслүүдийг өөрөө санаачилж хэрэгжүүлсэн. Шалтгаан бол одоо хувийн амьдралд маань өөрт маань гарсан энэ тасар том өөрчлөлттэй холбоотой ер нь бол энэ суралцсан. Тэгээ энэ мэргэжлийг ялангуяа сонгох бас нь бүр тэр дундаа хараалтай маань холбоотой. Харааны бэрхшээлтэй хүмүүс одоо жишээлбэл стандарт шалгалтуудыг яаж өгдөг юм бол TOEFL-ын шалгалт. Тэр одоо би сураад ирлээ 2 жил хөөцөлдөж явах хугацаанд жил гарan бараг 4 жилийн хугацаа өнгөрсөн байна л да. Тухайн үед намайг шалгалтаа өгөх гээд хөөцөлтөд явж хат маш хүнд байсан. TOEFL-ийн одоо стандарт шалгалтуудыг өгөх эрхээ авсан. Тухайн том хэлний төвүүд нь ингээд очихоор жишээ нь TOEFL-ийн GRE-ийн шалгалтыг гэдэг би өгөх хэрэгтэй байна. Би харааны бэрхшээлтэй гэдэг компьютер бариад дэлгэц уншигчтай би ингээд сонсоод ажиллаждаг юм аа. Тэр бэлтгэлд сууж байгаа, хэлний бэлтгэл курс сууж байгаа ангийнхан одоо хүндрэл учруулахгүй. Ганцхан надад материалаа дижитал байдлаар флаш тэгээд миний компьютер тэгээд өгчих. Би тэгэл өөрөө живчээгээ сонсоод ингээд бие таагаад ажиллачнаа гэд зөндөө тайлбарсан боловч гайхаал ерөөсө хүлээж авч чадахгүйсэн. Тэгээд тэгсээр хагаад би TOEFL-ын шалгалтыг бол өгч чадаагүй харин нөгөө нэг IELTS-ыг өгсөн. IELTS-ыг авдаг ганцхан төв байдаг. Тэгээ ESP. Тэр төвийн захирал нь бол харин урд нь нэг харааны бэрхшээлтэй хүнээс шалгалт авсан туршлагатай байсан учраас миний шалгалтыг зохион байгуулад материалын маань цаанаас бүр нөгөө цаадтай англишг төгөөсөө accessible бүтээмжтэй байдлаар аваад надад өгөөд тийм манаас. Ер нь бол их хүндрэлтэй. Тий. Зөв. Тэгээ би дотор батсан л да. Тухайн үед би энэ мэргэжлийг сонгоод сураагүй. Дүнг сонгож явж исэн. Тэгээд хөшин бэрхшээл хүртээмж тэр дундаа одоо мэдээлэл технологийн хүртээмж гэдэг талаар яг өөрийнхөө туршлагаас л ингээд тайлбарлахаас биш. Яг эрх үүргийн хүрээнд та нар ийм үүрэгтэй бид нар ингээд шалгалтаа өгөх хэрэгтэй. Энэ үүргийн хүрээнд ингэж бэлтгэж өгөх ёстой шүү гэдэг ингээд тодорхой детальчилж одоо зааж өгчвөл би чадаагүй. Ингээд ажилчдын ийм боломж байдгийг гэдгийг л яриад байсан. Тэгээд нөгөө хүмүүс маань туршлагагүй, дээрэс нь бас одоо сэтгэл дутсан уу яасан. Уг нь бол тэр хүмүүсийн үүргэнэлтэй. Нэгэнт Америк дахь төв нь хөшин бэрхшээлтэй хүмүүсээ ялгуурлахгүйгээр энэ шалгалтыг авдаг хүртээмжтэй байдлаар бэлтгээд өгдөг юм бол тэр эрх кодыг нь авсан Монгол төвүүд бас л тэгж л ажиллах хэрэгтэй юм байна. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу? За нэг жилийн өмнө л бас нэг харааны бэрхшээлтэй хэлний чадвар маш өндөр залуу байдаг. Тэр бид хоёрын авах тохируулга бол адилхан. Яг гэвэл үлдэгдэл харааны хэмжээ ойролцоо
тэг хэрэгэлдэг технологи адилхан. Тийм учраас би тэрэнд ямар тохируулах хэрэгтэй шаардлагатай гэдгийг мэдчихсэн. Тэгээ мань хүн над руу уцтаад оёдгчээ би ингэ шалгалт өгөх гэсэн чинь ESP дээр очсон чинь доотлын reception намайг одоо хараагүй дүлийн хүмүүсээ шалгалт авахгүй байгаа гэж буцаачлаа гэсэн. Тэгээ энэ бол дам яриа л да. Гэтэ өөрөө мань хүн яг өгөхгүй төсөлдөжсэн учраас надад тэгж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө нөгөө захиралтай нь холбоотой өмнө шалгалтаа өгчээсэн болохоор уцтаад та ингээд тусч өгөхгүй юу? Яагаад ингээд буцаацсан болоо гэсэн чинь даач би нөгөө ажиллах гэж учраас шинээр орсон хүмүүс маань туршлагагүй байна. Тэгэхээр яг нөгөө нэг дараагийн шинээр халаа авч байгаа тэр удирдах багтайгаа хүмүүс туршлагагүй. Тэгэхээр хэлний төгөөд энэ бэрхшээл байсаар л юм. Ямар харамсалтай юм бэ? Тэнд чинь бүхтэн хүний сурч боловсрох хүсэл мөрөөдөл одоо ирээдүйн төлөвлөгөө бүх юм явж байгаа шүү дээ. Тэгэхэд бол нэг жижигхэн зохион байгуулалтын асуудлаас болоод тэр хүний эрх ашиг охирно гэдэг туйлын харамсалтай байна л да. Тийм байхгүй. Тэгээд нөгөө хүн чинь өөрөө одоо чадвартай те юм хэрэгэл чинь технологи хэрэгэл чинь хэлний чадвар нь байна. Ганцхан төр зохион байгуулалт хийх хэрэгтэй юм аа тэгээд өгч хэрэгтэй байхгүй. Тэгээд яг битээр яасан л да би менежерээр тэртээ ярилцаад би урд нь танаад ингэж үжсэн юм аа ингээд болчтiim аа та нарын хүнийг хайр заавал Бээжин явуул шалгалтыг хавуулах гэдэг юм бэ тэгээд за имэйл хаяг дээр үгээс солилцоод ингээд бит хоёр уучраа олцсон гэж тооссон тэгээд эргэж чандаг болохоор болсон болов гэж Бээжин хорч одоо 3 4 5 дахин илүү зардал гаргаж явна шүү дээ тэр хүн чинь сая өөрөө дурдлаа л да миний эзэмшсэн мэрэгжил Монгол одоо академик боловсрлоор бэлтгэгддэггүй тэгээ ажил дээр гарахад бас ажлын байр байхгүй тийм мэрэгжил гээд ерөнхийдөө бас одоо тиймэрхүү тохиолдлууд Мерсер байх шиг байгаа юм. Америкт сураад ирдэг Монголд ирэхэд ажлын байр нь байхгүй ч байдаг юм уу те. Тэгээ маш нийгэмд хэрэгтэй мэрэгжил байгаад идэг. Энэ тал дээр одоо энэ ажлын байрыг бий болгохын тулд одоо төр засгаас ч юм уу, иргэний нийгмээс ч юм уу, хувийн хвшлийн байгууллагууд ч юм уу юу хийх хэрэгтэй гэдэг юм болоо. Би хамгийн түрүүнд одоо нөгөө хөдөлмөр нэм хамгааллын яамд ажиллах гэж эренгүүтээ үзчихсэн. Нөгөө ADB-ийн төслөөр хэрэгжиж байгаа санхүүжилтэртэй зээлэр хэрэгжиж байгаа төслөөр нь ажиллах гэж үзсэн. Тэнд бол одоо ийм зөвлөгийн оронтой хоёрын нэнэ гэдэг хойд ярьжсэн. Тэгээ би өргөдлөө өгөөд бүлээгээд маш удаа үлээсэн юм бараг жил гаруул. Тэгээд хизээч хүлээдээ нэг бараг жил хагсын дараагаар нь сонгон шалгуулалт зарлагдах чинь гэж сонссон. Батралаа явуулаад тэгээд хариу өгөөгүй. Тэгээд ерөнхийдөө одоо яг зөндөө олон хөшийн бэрхшээл гэдэг асуудлыг тойроод зөндөө олон хөтөлбөрөд хэрэгжиж байна л да. Тэгээд яг тэр байгууллагууд нь хандгаар ингээд ажлын байр нь байдаг. Өөрсдөө бол хэрэгжилт одоо хангалттай биш байна. Дунд нь нэг гүүр тасраад байна гэдэг хэлээд идэг. Тэр гүүр нь бол энэ мэрэгжил ахгүй юм. Тэгээд шатлаараа тайлбарлаж явдаг. Тэгээд төрийн байгууллагууд сонгон шалгаруулалт санхүүжилттэй хүлээж ингэж их л удаан юм бэл. Одоо яг тасаа хэллээ шүү дээ. Гүүр нь олж ажилдаг гэдэг яг ямар одоо үр гүйцэтгэж ажилдаг гэсэн үг нэг ингээд жишээд аваад тайлбарлаад өгвөл. Жишээ нь одоо манай энэ хүн сэргэлтийн зөвлөгөөд мэргэжил чинь бүр туйлын зорилго нь бол хөдөлмөр эрхлэлтэнд хүрэх байхгүй хөдөлмөршээлтэй хүн ээ. Тэхийн тулд одоо за ажилд горилж байгаа ажиллаж байгаа нэг хөдөлмөршээлтэй хүн байна. Энэ талд ажил авчий гэдэг сэтгэлтэй нэг ажил олгож байна те. Энэ хоёрын чинь хооронд ингээд дунд нь за манай хүний бэрхшээл нь ийм юм аа. Энэ хүний ийм чадвар нь алдагдсан юм аа. Гэтэ тийм хэмжээнд те. Тэгэхээр яг одоо танд байгаа ажлын байр чинь яг энэ ажлын байр энэ ажил үргэлж гүйцэтгэхийн тулд манай хүнд одоо үлдсэн чадвар нь энэ үүрэг даалгаврыг хийж чадах юм байна. Харин чадвар алдaltaй холбоотойгоор таны зүгээс ажил олгогчийн зүгээс ажлын байран дээр нь ийм тохируулгуудыг хийгээд өчхөө. Тийм бол энэ хүн хийчих юм байна. Гэт нөгөө хүнээ би ихлэ сайн судалсан байх хэрэгтэй. Сайн ярилцсан байх хэрэгтэй. Тэгжиж ажил олгогчид тойрогч танилцуулна. Ажлын үүргийн тодорхойлолтод танилцаад тохируулга хийж болно. Тэр нь бага хэмжээний өөрчлөлт оруулж болно. Тэгээд ажлын байранд нь суучлаа. IELTS шалгалтанд хэр удаан бэлтжижсэн бэ? Онлайнаар материалууд их хайсан. Зөндөө олдсон. Даамч нөгөө бас хүртээмжтэй биш. Ингээ нөгөө PDF эссе эдрийг ингээд зураг аваад оруулсан байт юм билээ. Зураг байдлаар. Тэрийг нөгөө хараагүй хүмүүсийн хэрэглэдэг дэлгэц уншигч уншдаггүй. За тэгээ би ерөнсөндөө юу бэлдэж чадсан гэхээр нөгөө маш хавар хэрэглэгддэг нэг 450 үгийн жагсаалтад тэрийг өөрөө олж татаж аваад тэдрийг цэжлэж үлдсэн. За тэгээ үгийг дангаар нь цэжлэх бол бүтггүй юм билээ. Тэгээ нөгөө банк хэрэглээнд байдгүй бид нар нэг хэрэглэдэггүй тэр хүнд төвшний үгүүд чинь цэжлэх тогтоогчгүй утхан ч гэсэн буруу тогтоогдно. Тэгээ тийм болохоор бэлдэх техникээ бас өөрчлөх хэрэгтэй юм билээ дараагийн залуучуудад захиж хэлгээд. За миний хувьд л тэр үгүүдийг татж авсан. Хэдэн эссе уншсан. Эссенүүдийг харин маш сайн уншаарай. Эссе унших аюу хэрэгтэй юм билээ. Яа тэр чинь нөгөө ярилцлагт ямар ч зүйл орж ирж болно.
Тэгээ тухайн сэдвийг баяжуулаад цааш нь аюу сайхан бүр ингээд нөгөө баг ток шоу хэмжээнд хүрэх юм үү те. Тэгээд сайхан ойлгож ярилцахын тулд аюу баялагцсан уншиж байвал аюу хэрэгтэй юм билээ. Миний уншижсэн эсселэнүүд аюу хэрэг болсон. Гэхдээ ярилцлагын хэсгийг заавал ток шоу хэмжээнд хүргэх нь чухал биш. Хамгийн гол нь чөлөөтэй ойлгоод, зөв ойлгоод гацаж төвдрөлгүй санаагаа англи хэлээр бүтэн үйлбэрээр зөв илэрхийлж гаргах. Тийм. Гэхдээ ярилцлага цаашаа чөлөөтэй ингээд явах гоё. Нэрэл яг эссэн уншихад энэ хүмүүс чинь өөрийгөө ингэж илэрхийлдэг юм биш үү? Одоо ийм жижиг туршлагыг хүчгсэн ингээд гоё илэрхийлээ тайлбарлаад гарах юм бол ингэж гоё сонсогддог юм биш үү гэж анзаарэгддэг шүү харахгүй тий. Бид нар ч бол өөрсдийн хийдэг, өөрсдийн туулсан маш олон туршлагыг өөрсдөө ч баг анзаарч мэдэхгүй. Одоо тэр нь өөрийнх нь онцлог тал болж чадна гэдгийг мэдэхгүй л яваад идэх юм билээ. Тэгэхээр бусад хүмүүсийн эссэг уншихаар яг ингээд бусад хүмүүстэй өөрийгөө жишиж харьцуулаад ингэж өөрийгөө илэрхийлж болох юм байна гэж санаа аваад явдаг юм билээ шүү. Би яг бас яг тэрийг өөрийн туршлага дээр бол яг мэдэрч ирсэн л да. Шинэ надад заавчлаараа ингэжсэн байхгүй юу? Ярилцсан сэдв ингээд орчин үеийн залуучууд тансаг амьдралд их тэмүүлдэг болсон юм байна. Яагаад гэж та боддог вэ? Ямар ч асуулт орж иж болно. Харин тийм. Тэгэхээр чинь би тэмгүүдэд юу хэлэх хүмүүсийн өмнөөс хүмүүсийг шүүлдэ, шүмжилдэ, нүштэй өөрхөн бодлоо хийж болно. Тэнгүүд надад уншижсэн шинэ эсэн дээр юу гэж хэлсэн. Залуучууд сүүлийн үед одоо арх тамхи мансууруулах байц зугаа цэнгэлдэ тансаг амьдралд дулдууддаг болжээ гэд тэр нь яг залуу байгахтай холбоотой ч юм уу тэрийг нэрэгцэл марк юм байсан байхгүй. Тэгээд би өөрийнхөө бодлыг шууд хэлэхээс өмнө шууд тэр уншижсэн эсэм бол ерөөсө толгойд ороод ирсэн. Тэгэл тэрнээс шийдлээ. Тэн гэсэн шижсэн тэрэн дээр ингэж гарч ирсэн би бас тэгж бодож ийн гэл тэр асуулт гарч. Чиний бодол зөв буруу гэдэг нь чухал биш. Чи өөрийгөө хэр зэгцтэй алдаагүй зөв ярьж ийн гэдгийг л голд нь анхаардаг гэсэн шүү дээ тий. Яг Америкт орохоор Fulbright-ийн тэтгэлэгт өрсөлдөж байхдаа яг ямар зорилго тавьж ирсэн бэ? За нэгдүгürt бол мэдээч тэтгэлийн аавна зорилго бол яг тухайн үеийн богино хугацааны зорилго тий. Тэтгэлийн авахын тулд техникийн эжент шалгалт одоо гайгүй өндөр авна гэл ингээл алхам алхмаар л нөө зорилтууд нь үржилэгдэл явна л та тий. Яг тухайн үедээ юунд фокус болох хэвээр тэрэн дээр фокус болж байгаа л. За тэгээд тэтгэлийг авсны одоо зорилго маань бол өөрийгөө хөгжүүлэх. Тэр дундаа энэ бол энэ мэргэжлийг суралцаж академик түвшинд ч болов эзэмшиж ирэх. Тэгээд ирсэн хойноо одоо ажлын байр бол яг үнэндээ өмнө хэлэхэд би намайг суралцаад ирэхэд ажлын байр бол надад найдвартай болно гэж айгүй итгэл дүүрэн байсан. Төсөөд ирэхдээ ч гэсэн би тэнд үлдээд пэйж тэгэр үргэлжлүүлэх гэдэг бодол байгаагүй. Үргэлжлүүлэх боломж байсан сургуульд. Гэтэ за очиод надад ажлын байр олдох юм чиндээ гэдэг айгүй итгэл дүүрэн эргээд ирсэн. Тэгээ эргээд ирэхэд нөхцөл байдал шал өөр. Хүний нөгөө хөдөлмөртэй хүчин сэтгэл гэдэг юм чи ерөөсөн өмнө юу болсон гэж надад мэдрэгдсэн шүү дээ. Миний ажил хийжсэн туршлагаас. Тэгээд баг сэтгэл гутралд орхоо шахсан. Гинжтэй ийм хачи юм уу гэж бодсон. Гэтэ юмны зорилго бол тэр л байсан. Тэгээд ажил олждггүйсэн учраас төрийн бүс байгууллага байгууллаа. За тэг нийгэмд хэрэгтэй хүмүүст хэрэгтэй энэ ажлаа өөр байдлаар ингэ ашиглаа яваа гэж бодсон. Ямар нэртэй төрийн бүс байгууллага вэ? Үйл ажиллагааны чиглэл нь одоо гэрэлт зах байшин. Ямар гоё нэртэй юм бэ? Гэрэл зах гэдэг нэр өгсөн бас учиртай л да. Гэрэл зах чи ингээд юм байна. Хаяасан газар гэрэл цэцрүүлэлтэй хүмүүст сайсах юм түгэж явдаг юм байна. Тэгээд тийм байшин гэдэг нь бас учиртай. Ардаа нэг юм дандаа хаус гэдэг дагууртай нэг загвар идэв. Төгсрэлтийн нэг юм сэтгэлзэн талаас нь тэрийг бас Америк дадлгаж хийж ирчээд энэ загварыг би болгоё гэж өгнө гэхлээр хичээсэн. Тийм учраас яг тэр загварын хаус байшин аваад гэж нэрсэн. Одоогор бол яг офис түрээслээд ч юм уу нэг газар суугаад тутмал зөвлөгөө өгөөл тэгж ажиллаагүй. Ирээд өөрийнхөө хэмжээнд одоо бяцхан бичил судалгаанууд аягүй хийсэн. Яг энэ загвар хэрэгтэй байна уугүй юу? Энэ зарлалт бүлэгттэй. Тэр бичил судалгаануудыг хийж хүмүүстэй уулзч явсан хэрэгтэй байна. Зөндөө юм шиг судалсан. Тэгээ тэрнийхээ судалгааны хүмүүсийн гаргацсан үнэлгээнүүдийг ингээд англи монгол руу орчуулад пэйж баяжуулаад явдаг. Тэгээд яг үйл ажиллагаа гэхээр бол одоо хэцүү. Нөлөөллийн тал руу илүү үйл ажиллагаа хийж. Америкийн одоо соёл гэдэг чинь одоо бидний нэг соёл бидний одоо энэ өсөж төрсэн орчноос шал өөр соёлтой олон үндэстний олон хэл соёлтой хүмүүс цугласан тэгээд боловсролыг шин ололт нээлтийг дээдэлсэн их сайхан нийгэм байдаг л да. Ялангуяа яг академик орчиндөө бол яг Америкт анх очиж байсан сэтгэлдээ хуваалцвал тэгээд яг Америкт өнгөрүүлсэн өдрүүдээ эргээд нэг дурсвал
За тийм маш олон соёл холилдсон. Тэгээд нөгөө нэг тэрэн дундаа суралцах юм чих байна. Тэгээд дарамттай стресстэй талж их байна. Дээрэс нь за хамгийн анх Америкт буугаад төрсөн сэтгэл бол ээжтэйгээ байсан. Манай ээж ингэж хэлчихсэн. Кинон дээр аюу гоё яадаг Америк гэлтэй. Гэрэлцсэн гэл том барилга байшин хөвчлөлтэй. Чикаго дээр битээр нөгөө connection Чикаго дээр буусан байхгүй. Тэгээ дараа нь ингээ Аркансас руу байсан. Тэгсэн чинь Чикаго чинь ийм байсан юм уу? Кинон дээр чинь шал өөр гараад идэв шүү дээ. Тэгэхээр бидний одоо тэгээ залуучууд ч настай хүмүүс ч бай хүүхэд ч ингээд киноноос авдаг дүрслэлт яг амьдрал Америкт бохот дүрслэл бол өөр нь өөр ялгаа байдаг. Адилхан багт гэхдээ өөр нь бас миллентис өөр байдаг юм билээ. За тийм миний сэтгэл бол бид хоёр эхлээд очиод одоо нөгөө байраа олно, туристик байраа олно гэж тэл би харахгүй нөгөө ээж манастаа тий хүнийг дагуулаа явцсан хоёр дайдсан таарсан хүн биш нэг ч аюу стресстэй байсан. Ер нь одоо өөр соёлд ороод очиод тэгээд орчинтойгоо танилцах хүртэл нэлээд стресстэй юм лээ. Зүгээр нэг супермаркет ороод хоол хүнс суулгаад хүртэл ингээд мэдхгүй юм дундуу гарч ирж юм шиг энд супермаркетаар үйлчлүүлж байгаагүй юм шиг тий аюу тийм нөгөө сэтгэлзэн шокнд их орд юм билээ. Тэрнээсээ л аль. Яг Америкт сурч исэн тэр сурч хугацааныхаа нэг 7 хоногийг дүрслүүл ямар шиг ачаалтай явдаг гэсэн бэ? За ажилтны хувьд бол амар шүү дээ. Нэг аюугаа гадаад оюутнууд ч заавал full time full time оюутан байх хэрэгтэй гэдэг. Дээрс нь тэрийг нэмээд 12 кредит сонгоцсон болвол тэгэл ачаал болон нэмэгдэл явна. Миний хувьд бол за ерөнхийдөө хөшин бэрхшээлтэй хүмүүс бас ингээд хэлэхдээ хүрсэж байгаа хүмүүс бэлтэж байгаа хүмүүс зөндөө байна. Хардаг байхад би ингээд хараад ажиллачна. Зарцуулах нөгөө цаг одоо сонсохгүйгээр хийхэд бол 2 дахин нэмэгдэнэ. Дээрээс нь гадаад оюут нөгөө академик төвшөнд бичгийн хэлээр бичиж гин бүх юма те уншиж гин бичиж гин. Тэгэхээр нөгөө тэнд очиод миний англи хэл энд өчнөө орчуулах гэж ясан хэрнээ олгогдсон. Би өөрөөгөө ч голсон бичгийн хэлний төвшөнд. Тэгээд нөгөө сургууль дээр чинь байдаг үйлчлэлтэй tutor гэдэг эсвэл writing center гэдэг. Тэрэн дээр очиод цагаа авч яагаад бичсэн юм ингээ хянуулаад хамт ярилцаад сайжруулаа явдаг. Хүн чамд ингээ зүгээр хянаад өгөхгүй. Чи заавал өөрөө хамт байж агаад ярилцаад өөрөө засна. Ерөнхийдөө чи би ийм санаа илэрхийлсэн энэ болж үгүй юу гэдэг. Тэгээд нөгөө tutor чинь чамд хэлж өгөөд чи хамт ярилцаж байгаа. Тэгэх юм бол илүү бас өөрөө сурна. Тэгээд үйлчлэн ч гэсэн тэгж явна. Тэгээд тийм учраас ер нь аюу зав. За би л ерөөсө таяа бариад ингээ сургууль дундаа яг л нэг улаан галзуул явдаг гэсэн. Ер нь тийм л байсан л та би ч гэсэн төрийн байгууллагад гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад очиход бас миний англи хэл бас л голөгдөж байгаа юм чинь. Багш нарын зарим тохиолдолд яриад байгаагүй болохгүй багш нар маань бас намайг ойлгохгүй зүйл гарч л байсан. Тэгэхээр яг хэл бол TOEFL-ийн шалгалтад би өндөр оноо авчлаа эсвэл IELTS-ийн өндөр оноо авчлаа гэж тэрэндээ бол бардах хэрэг юусоо байхгүй юм билээ. Яг practical хэл академик төвшний хэл гэдэг ондоо гэдгийг Америкт очиж л ойлгож байсан л да. Тэгээд нөгөө ухаан одоо суралцж байгаа чиглэлээрх үгийн баялаг. Тэ яг азар миний нөгөө нэг хөшин бэрхшээл тэгэл өмнө дандаа нөгөө нийгмийн эмзэг сэдвээр тэр орчуулга хийжсэн учраас үгийн баялаг багшийн лекцийг ойлгоход бол асуудал байгаагүй. Яг нөгөө бичгийн одоо хэлээр гэрийн даалгавраа асуудлууд нэлээд өндөрлөлтэй. Нөгөө суралцж байгаа сэдвэр үгийн баялаг чухал гэснээс надад нэг юм хөвгтөр юмнууд тохиолдож байсан л та. Ингээд миний сурч байсан одоо эхний хөтөлбөр маань Gender Leadership Public Policy-гийн хөтөлбөр байсан л та. Тэгээд нэг хичээл маань эрдэм шинжилгээний ажил хэрхэн хийх талаар тийм семинар хичээлсэн. 2 семестр дараалаад орсон маш эрчимжүүлсэн програмтай маш хүнд тийм байсан л та. Тэгэл хичээл ихний өдөр багш маань орж ирэл literature review гэж яриад байсан байхгүй юу. Тэгсэн чинь би эрдэм шинжилгээний хичээлүүд яагаад хуран зохиол яриад байгаа юм байна. Гайхал бүр амар тэгэл гайхажсэн. Тэгэл дараагийн хичээлийн багш маань орж ирэл feminist scholarship гэж яриад хэлсэн. Тэр би одоо тэтгэлэг өгч байгаа гэж бодлоо. Тэгээд нөгөө нэг яг тэр нөгөө үгийн баялагын байхгүй тэр үгнүүд өөр тийм утгаар хэрэглэгддэг тийм мейжер утгыг бас сайн мэдэхгүй очих чинь тэгээд айгүй хэрэгэлцээ хүнд би байна. Тэгээд одоо тэрийгэ бодоол ингээд хүмүүст ярихаар бүр ингээд цаваад онцдог нэг. Яг үн тэгээд нөгөө судалгааны артиклууд дээр чинь literature review чи гараад байгаа юм тий. Тэгээд scholarly review тийм үг юм уу гэлтэй. Харин тийм юм болж байсан. Харааны бэрхшээлтэй хүмүүст одоо мэргэжил сонголтын одоо боломж нь хэр өргөн байдаг юм бол одоо тэгэхээр яг уу 90 ажлын байран дээр гарахад хөдөлмөрийн зах зээл дээр харааны бэрхшээлтэй хүмүүст
хэр бол мэрэгжил эзэмших одоо хэр өргөн сонголт байдаг юм бол харааны бэрхшээлтэй одоо мэрэгжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд байвал юу гэж зөвлөх үү? Энийг бол эргэл нөгөө би мэрэгжлийн үднээс тайлбарлана л да. Нөгөө ажлын байрны тохируулга яриад байдаг. Тэрийг нь яг хангалттай хийж өгөх юм бол одоо бас тийм хязгаарлагдмал биш юм шиг байлаа. Яг тэгвэл би харааны бэрхшээлтэй хүмүүс олон улсад дэлхийд ямар ажлууд хийж байна гэхээр хуульч хийж байна. Өнгөлөгч хийж байна. Иргэний нийгмийн цэцгэлтнүүд байна. Манлайлагч нар байна. За тэгээ орчуулагч нар зөндөө олон мэрэгжлэр байна. Яг хав миний хоёрын зүгээр ажилтаар бол одоо гар хөлийн ажил хийхээсээ илүү оюуны одоо ажлыг хийх чадамжтай боломжтой юм шиг надад санагдсан. Жишээ нь одоо тоогооч хийгээ бодъё. Тоогооч хийхэд бол нөгөө халуун юм хумтай харцсан ингээл нөгөө орцож орж найруулна рестораны сайн харааны бэрхшээлтэй хараагүй тоогооч байлаа гэж бодъё те. Тэр нь илүү боломжтой санагдах уу? Эсвэл нарийн бичиг орчуулагч их нь илүү боломжтой санагдах уу? Тэгээ би зөвхөн хувийн туршлагаас ингээд анзаархад бол яг тэр нөгөө одоо оюуны талын ажлыг нь илүү боломжтой юм шиг санагдсан. Хараагаа алдснаар тэр хүний хөдөлмөрлөх чадвар алдaltaй холбоотойгоор хязгаарлагдмал болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм онцлогтой. Гэтэ тэгээд тэрэн дундаа тоочоод ингээд ажлын байрны нэр хэлэх юм бол нэлээд олон ажлын байр хийх боломжтой. Хараагүй хүн харахгүй байж яаж өнгөлөгчийг яаж тэгээ одоо хуульч хийх юм гэл тэгдэлтэй. Гэтэл Америкт маш алдартай одоо хуульч нар өнгөлөгч нар улс төрийн цэцгэлтнүүд дэш тусдад орж байгаа. Тэгэхээр боломжтой л гэдэг юм. Манайхан хэцүү юм шиг төсөөлөд байдаг. Яагаад гэвэл энэ ажлын байрны тохируулга гэдэг юм байдгүй тэр ойлголт нь зөв тогтоогүй. Тохируулга гэдэг нь юу нь яг юу юм? Тэрийг яаж хийж өгье гэдэг талаар ажил олгогч нар мэдлэггүй. Тэр хүмүүс мэдлэггүй байх нь бол яг л энэ чинь тэр хүмүүсийн ажилд авах үүрэгтэй. Гэхдээ тохируулга хийж өгөх тэр хүмүүс үүрэг биш. Тохируулгыг хин одоо ингээд тодорхойлоод зуучлаад явах юм гээл хүмүүс эргэлтийн зөвлөх нар хөдөлмөр эрхлэлтийн мэрэгчлэлтэнгүүд хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүмүүстэй одоо таны эзэмшсэн мэрэгжил гэсэн үг шүү дээ тий. Яг одоо ажил олгогч нартай таныг холбож өгөх ажлыг одоо ажил олгогч нар өөрсдөө санаачлаг гаргаад хайх ёстой юу? Та өөрөө яваад уулзах ёстой юу? Эсвэл дунд нь бас нэг медиатор ч юм уу одоо холбон зурчлагч ажиллах ёстой юу? Жишээлбэл төр ч юм уу. За хэрэг зөвөр энэ ажлын байр байсан бол би одоо ингээд зөвлөх гэж сууж байна. Тэгээ наад дээр хөдөлмөр ямар ч бэрхшээлтэй хүн орж ирж болно шүү дээ. Тэгээ ямар ч асуудалтай орж ирж болно бас. Бүгд заавал ажил хийх сонирхолгүй сонирхолтойгоор орж ирэх албагүй те. Ямар ч асуудал яаж орж ирж болно. Тэр болгон дээр ингээд үйлчлүүлэгч болгон дээр би кейсийг нэг л харилцаад яваад одоо ингээд тууштай эрэх холбоотой харилцаж ажиллах хэрэгтэй. Тэр дундаа яг ажил орох хүсэж байгаа хүн маань ингээд байх юм бол эхлээд би тэр хүнээ чи яг ямар ажлын байран чиний сонирхол юу юм чадвар маань юу юм хоёлаа өөрсдөө эхлээд үнэлгээ хий. Тэгээ одоогор ч юм харилцаж байгаа ажил олгож байна уу яг олсон юм байна уу те. Олсон боловч чи өөрөө биетаагаад очиод ярилцаж чадахгүй байвал гэд ингээд ерөөс тал бүрээс нь суучлана л та. Тэр хүн өөрөө олцсон байж болно. Олоогүй зүгээр л би ажилд ормоор байна л гэж суужиж болно тийм үү. Тийм бол ингээд цааш нь хөгжүүлээд хоёлаа ярилцаал за тэгвэл хоёлаа одоо ингээд ажиллаа хай. Ямар ч байж. Зөв. Заавал харааны бэрхшээлтэй гэхгүй одоо өөр ямар нэгэн хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд байж болно те. Мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байгаа. Тийм хүүхдүүдэд хандаа зөвлөвөл мэргэжил сонголт дээр хүүхдүүд ингээл мэргэжил сонгоход янз янзын л хандлагаар сонгож явах шүү гэдэг. Одоо жишээлбэл маса дагаал нэг хэсэг бүгд хуйлж болох гээл айгүй их туйлшраал айгүй хуулийн сургуулиуд шинээр нэгдэл нэг хэсэг маш их хүүхд эрх зүгээр төгсөж байлаа. Аль эсвэл за энэ мэргэжлийг л эзэмших юм бол цалин өндөр байх юм байна гэд тэр мэргэжилд дуртай хэсгээж мэдхгүй өөрөө тэрэнд авиа сур чадвартайгаа сайн тодорхойлоогүй сонгоод орчих тохиолдолж байна. Бүр миний ойрын жишээ гэх юм бол ээж аав маань өөрсдийнхөө эзэмсэн мэргэжлийг хүүхдүүддээ хүлээлнэ гэд хоёр дүү маань өөрсдийнхөө эзэмсэн мэргэжлээр сургасан тохиолдолж байна. Тэгэл янз янзын л хандлагаар хүмүүс мэргэжлээ сонгоод авах шиг байдаг л та. Энэ тохиолдолд та өөрөө яг хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Зүрх сэтгэлээ сонс гэхээр нөгөө хүүхдүүд чинь бас зүрх сэтгэл нь дуучин болно гэдэг бол бас яах вэ? За нэгдүгээр за ер нь бол би бол зүрх сэтгэлээ сонгоод энэ хоёр мэргэжлээ сонгосон шүү дээ. Эхний мэргэжлээ ч гэсэн Япон английн орчуулагчид багасаа л миний сонирхол гадаад хэл байсан. Гадаад нь амар дуртай. Нөгөө Grammar News гэл номоо бичиж гараа хэдэн цагаараа суучдаг. Би дагаад тэгээд тийм ч учраас орчуулгын ажил
байсан. Тэгээд 7-8 жил хараа яг баг зэрэг автчихсан боловч гайгүйсэн учраас хаалганд ороод орчуулгаа игээл пауз аваад ажлаас гараад дахиж ажил хайгаад 7-8 жил харах байдлаар ингээ орчуулгаа игээл амьдраа явжсэн. Тэгэхэд мэдээж орчуулгын ажил чинь хүнд аюух ядраа шүү дээ. Бүл бүтэн байгууллагын нэг орчуулагч үнсэн орчуулж гэж сууж гарч аюу ачаалтай ажиллана. Тэгэл байх. Гэхдээ нөгөө орчуулгандад учраас ингээд салбар солих тоолонд өөр салбар руу орох, өөр агуулга руу орох тоолонд чинь суралцж байдаг. Тэр хөөх нийгмийн асуудал орчуулж байсан чи банк санхүүгийн үг хэлэг мэдгүй хэвээр хэцүү байна гэж ярих биш те. За энийг нэг үг хэлэх ингээд хурдан суралцж игээл те. Ямар материал олж унших вэ яах вэ? Өөрөө дотроос ажилтаа дуртай учраас хүчин чармалт гараа яваад идэм л. Тэгэхээр би зүрх сэтгэлээ сонгох нь зөв байна. Сонсох нь зөв баха. Гэхдээ сонсоод сонгосон мэрэгжлээ харин сайн судлах хэрэгтэй. Жишээ нь миний мэрэгжил бол Монгол байдгүй учраас би Монголоос хинээс сухын яг ямар ажил хийх нь яадаг юм. Очоо би юу сурах бол ямар чиглэлээр одоо сурагчид номнууд унших бол те. Ямар хичээлүүд орох бол тэрийг мэдгүй байсан учраас онлайнаар товчхон өсөж хийгээд судалж байсан. Тэгвэл яг үгүй ерөнхийдөө гэрүүлдэн ажиллах юм байна, хөшийн бэрхшээлтэй өөртөө ажиллах юм байна. Зөвхөн хөшийн бэрхшээлтэй хүнийг өөрийг нь л ингээд байх биш маш өргөн хүрээнд ажиллах хэрэгтэй юм байна. Тэгэл ерөнхийд нь ойлгож авсан. Тэгэхээр очоод яг миний хувьд бол үзчихсэн хичээлүүд маань бүх сонирхолтой байсан. Сэтгэл судлал, тэгээ сэтгцэн эрүүл мэнд, бусад бүх төрлийн одоо өвчнүүдийг багцлаад авах тий. Тэгээд нийгэм сэтгэл зүйн талаас нь дэмжлэг гэл ингээд орж исэн хичээлүүд бүх сонирхолтой байсан учраас би нөгөө маш их ядарч исэн, стресстэй байсан, ачаалттай байсныгаа эргээд нөгөө үзчихсэн сэдвүүд маань сонирхолтой учраас тэрнээсээ эргээд хүч авч исэн байхгүй. Тэгэхээр ер нь бол зүрх сэтгэлээ сонсаа гэхдээ сонгосон мэрэгжлээ маш сонсоод тэгжэл хэлмээр байна. Тэгэхгүй бол нэг өнгөцгөн судлаад очичдаг, очиод үзэн хичээлүүд нь яг детальчлаад авах гэж юм сонирхолгүй байгаад байвал бас. Манай одоо Монголд бол яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний accessibility талыг зарим нэг байгууллагууд анхаарч ажиллаж байна л да. Ялангуяа тэрэгэн зэрэгтэй хүмүүсээс налуу зам ерөөсөө байдаггүй байсныг маш олон газрууд тийм үүд хаалгаа тэрэн зориул засаал. Америкт болохоор ч яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс дэд бүтцийг маш сайн бий болгосон байдаг шүү дээ. Тэр дундаа яг ингээ Америкийн их сургуульд харааны бэрхшээлтэй хүн сурахад яг ямар бодлогоор яаж дэмжиж яг ямар одоо тийм зам тээврийн дэд бүтцээс гадна тэр сургууль дотор одоо тийм одоо тэр хүнийг хүнд чанартай боловсролыг хүргэхийн тулд яг ямар тийм дэд бүтцүүдийг бүтээсэн байт юм бол тэр талаар. Тийм хамгийн эхлээд оноо тээврийн дэд бүтцэл хамгийн чухал. Яг тэгвэл ичнэ сайхан үйлчлэгээ тэнд байгаад идэг гэрээсээ гараад тэнд очиж хүрч чадахгүй болов айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр тэр талаасаа бол за нийтийн тээвэр нийт одоо тээврийн хэрэгсэл автобус нь бол ингээд зарлсан нь дотор сонсогдно гадаа сонсогдно. Тийм учраас автобусын хандуураас очно гэж гадаа буудлын дээр зогсож байгаа хүн адилхан сонсогдож байгаа учраас за орлоо нөгөө автобусаар цахилгаан ингээд шат булгаад өвчнө. Ганцхан харандаа биш тулуур эртний бэрхшээлтэй хүнд бол тэр автобусанд орж чадахгүй бууж чадахгүй гэдэг асуудал байхгүй байхгүй. Тэгээд нөгөө замын юм нөгөө боржуур гэдэг чинь те боржуурыг яг нэг хэсгэн ингээд боржуургүй болгоод ингээд жигсэн байх жишээтэй тэр хинцэр хөтэй хүн ороход. За энэ дэд бүтцийн бол маш чухал. За дээрэс нь боловсрал одоо сургалтын орчинд манай их сургуулийн хувьд бол Аркансасын их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан төв байдаг. Тэр төв нь бол нэлийн том хөгжсөн, өргөжсөн төв байсан манай сургуулийн төв. Би бусад ганц хүмүүжүүдээр яваад их сургуулиар нь шахаж тэр төв нь бас төдийлөн тийм сайн хөгжөөгүй жижигхэн байх тохиолдол байдаг юм билээ. Харин манай Аркансас их сургуулийн тэр хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан үйлчлэл үзүүлдэг төв нь нэлийн хөгжсөн, өргөжсөн байсан. Тэгээд тэндээс би одоо нөгөө тохируулах гэж яриад байгаа те сургалтын орчин тохируулгуудаа авчихсан учраас надад сурахад одоо сурах бичиг уншихад гэрийн даалгавраа хийхэд шаардлагатай тэр судалгааны мэдээллүүдийг уншихад шалгалтаа өгөхөд асуудал байгаагүй. Бүр яг тодруулаад би ямар тохируулгууд авч ирсэн бэ гэх юм бол бүрэн одоо энэ үлдэгдэл 10% хараад учраас би хичнээн гэрэл мэдэрч байгаа ч гэсэн энүүгээр би том фонтыг ч уншиж чадахгүй. Тэм учраас шалгалтын тестийн цагийг маань нэг дахин нуглаад сунгаад өгнө. Ингээ энэ нэг тохируулга байна те яг гэвэл цаг илүү зарцуулдаг учраас дахиад нэг тохируулга сурагчийн маань би цаасаар копиг нь авчиад ингээд өгөх юм бол дижитал байдлаар Word юм уу PDF юм уу дэлгэц уншигч маань бүтээмжтэй байдлаар хөрвүүлээд над руу явуулчихна имэйлээр. Тэгээ би тэрийгээ татаж аваад ингээд сурч. Дээрээс нь ангид хэрэв би өөрөө багшийнхаа лекцийг ойлгохгүй байна очиод дахиад сонсох хэрэгтэй байна ч гэдэг юм уу ямар нэг шаардлагатай болвол аудио бичлэг хийж болно. Видео бичлэг биш, аудио бичлэг хийгээд лекц бичиж аваад гэртээ очиод марцсан сансан браузер ойлгосон юм аа сонсож байна. Ийм тохируулгуудыг яг тухайн хүнд нь тохирсон тийм юмнуудыг энэ үйлчлэгээнүүдийг энэ хүнд ийм хэрэгтэй гэдгийг тохируулж өгдөг байх нь шүү дээ. Тэр тохируулах гэж хэлээд байгаа юм тий. Харааны бэрхшээлтэй хүн
Гэхдээ л харилцан адилгүй бас тэгээ сурах хэрэгцээ нь өөр байдаг байх юм тийм. Тэгээд яг хоо ийм одоо төв байна. Энэ бол хүчмэгшил оюутнуудын бүр бас чухал азралтай амин чухал. Энэ төвөөс гадна нийт бүх оюутнуудад үйлчилж байгаа үйлчлэгнүүд байна шүү дээ. Номын сан, төрийн үйлчлэгээ авах тий. Бичгийн төв дээр очиод ярилцж байгаа тэгээд энэ бусад үйлчлэгнүүд нь бас одоо хангалттай байх юм да. Тэгээд номын сан руу явж ороод ингээд бол тэндээс канон байж гин бүх юм ингээ байж гин. Тэр болгон ярихгүй. Тэр болгон надад ингээ ярьж өгөхөр байхгүй шүү дээ. Тэгэхээр би яах ёстой гэвэл тэр нөгөө үйлчлэгийг үзүүлж байгаа хүмүүс тэр дескны ард зогсож байгаа цагийн ажиллаж байгаа оюутнууд ч юм уу те номын сангийн ажилтнууд найрсаг харилцаатай. Би ингээ шалтгаан айлаад би нэг энэ материалыг сканд марин энийг скандад надад имэйл тэгэл үйлчлэл. Өчинд байна. Очооч гэж зогсчихгүй те. Тэгэхээр үндсэн суурь үйлчлэгнүүд нь хангалттай учраас дээрэс нь хүн өөрөө нөгөө харилцаа зөвтэй байх хэрэгтэй. Би л харганы бэрхшээлтэй, би сонсголын бэрхшээлтэй чи над үйлчлэх ёстой гэсэн байдлаар хүнтэй харьцах юм бол бас хэцүү. Аль талтай л. Та одоогоор Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа шүү дээ. Яагаад масаг сонгож гишүүнчлэх болов? Маса дээр одоо ямар санаачлах төсөл хөтөлбөр дээр оролцож ажиллаж байна? Тэр талаараа мэдээлэл. За тийм би одоо 19 оны сүүлээр 11 сар масагийн 5 зохион байгуулагдсан. Тэрүүгээр нөгөө нэг шинэ уузын гишүүдээ авах гэстэй санал өгсөн сонгогдсон хүмүүсээ яг бисаар зарлаад танилцуулаад хооронд нь танилцуулаад галбисаар орлоо гэж үзсэн. Тэгээд үндсэндээ 19 оны сүүлээр масагийн уудад орсон байгаа. За одоогор бол би ороод яг төсөл хөтөлбөрүүдэд ямар нэгэн үүрэг хүлээгээд авч идэхтэй ажиллаагүй байна. Яагаад гэвэл орох хугацаанд тэгээд жирэмсэн байсан. Тэгээд хүүхдэд төрүүлээд удаагүй байгаа учраас яг тэгж бүр их цаг гаргаж идэхтэй байж чадахгүй байна. Тэгээд ерөнхийдөө гэхдээ манай подкаст нь хүүхдээ орхиод сар гаруйхантай хүүхдээ орхиод ирээд оролцож байгаад бид маш их талархаж хүлээж авч байна. За баярлалаа. Тэгээд ямар зорилготой орсон юм бэ гэвэл маса над гэсэн нуралтай санагдсан. Яагаад гэвэл маса байдаг гэдгийг би мэднэ. Харагчтай холбоонд ажиллаж байхад масагийнхаа ирээд бас явж исэн. Тэгээд одоо юу хэрэгтэй вэ те? Ямар та нарт ямар дэмжлэг цэцэн хэрэгтэй вэ? Бид нарт ийм боломж байна гэдэг ингэж яхийг бол би мэднэ. Тэгээд гэхдээ маса англиа, маса тэглээ гэдэг нэг чин сонсогдоод байхгүй хэрнээ гинтл нэг том хэмжээний үйл ажиллагаанууд хэмжээний санхүүжил басгаал хэрэгтэй одоо хэрэгцээтэй байгаа хүмүүс нөхцөн байдаг. Тэр эцсийн үр дүнгэлт би нэг ингээл нэг пет хийдэл сонсдог байхгүй. Тэгээ өрөөлж маса гэж нэг сонсогдоод байдгүй. Тэгээ би ер нь дотор нь орж ажиллаж үзье гэж бодсон. Энэ багтай хамт олон болоод цаашаа хамтраад миний зүгээс оруулах хувь нэмэр юу вэ? Тэгээд масагийн хүчийг ашиглаад юу хийж масагийн зорилттой бүлгүүд нь болохоор үйл ажиллагааных нь үр дүн одоо маш сайн мэдэрч хүлээж авдаг боловч яг нэг олон нийт хэвлэл мэдээлэлээр нэг их сурталчлаад байдаг байх нь шүү дээ тий хийсэн ажлуудаа. Тэгээд сая манай масаг уус дээр ярьжсэн л да бид нарт бас нэг ийм сул тал ах шиг байна. Бид нар өөрсдийгөө одоо юу гэдэг юм хийгээгүй байж чи худлаа рекламдах биш хийсэн зүйлээ бас сурталчилж цаашаа илүү их санхүүжилт илүү хүмүүсийг бас юм байна. Одоо өөрсдийнхөө сул талыг жоохон засъя гэж ярьжсэн. Тэгээд вебсайтаа бас илүү хөгжүүлээд явж ах шиг байна. Тэгээ ерөнхийдөө одоо тэтгэлэг авсан оролцохын тулд одоо хэлний шалгалтуудаа өгөх ёстой, өндөр оноо авах хэрэгтэй. Дээрэс нь тэр тэтгэлэгт хөтөлбөрөөсөө судлаад тэгээд тэр материалуудаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд дараа нь 2 дахь шатнд бол мэдээж ярилцлага явагддаг. За тэгээд бүрдүүлэх материалд өөр нэг чухал зүйл бол тодорхойлох загтал гэж байдаг. Тодорхойлох загтал гэдэг нь аяндаа ингээд материал бүрдүүлж байх. За ажиллаж исэн газраас эсвэл өмнө суралцж исэн газраас хинэ багшаас ч гэдэг юм ингээд 2 загтал шаардаад ороод ирдэг. Энэ тодорхойлох загтал их чухал үүрэгтэй гэж хэлмээр байна. Яг ингээд цагийн тулгаал тэгэл газ нэг заа нэг дараагийн гараас үтээс одоо нэг нүүр загтал авчирч хүн голон чухал шүү. Энийхээ агуулгыг хинээс одоо би загтлах вэ? Хинээр өөрийгөө тодорхойлуулах вэ? Тэгээ тэр хүндээ юу гэж ойлгуулах вэ? Хамгийн гол нь энэ мэрэгчлээ яагаад энийг сонгож сургаж байгаа зорилгоо тэгээ өмнө хийсэн байсан ажилтай туршлагатайгаа холбоо тэгээ хүн талаас өөрийгөө илэрхийлээд гаргаж ирэх агуулга аягүй сайн гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд тэр талаасаа нөгөө одоо чамайг тодорхойлох жоо хүндээ сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээ хинээс хүсэл энэ загтлыг хүсэх юм бэ гэдгийг бас аягүй зөв сонгох хэрэгтэй юм билээ. Ядвал чамаасаа мэдгүй чиний зорилгыг ч болохгүй өмнө үжисний чи мэдгүй хувийн чи ямар ч ойлголт байхгүй зүгээр л нэг гар үсэг тавиад өчий хүнээр бол авах юм бол магадгүй чиний зорилгыг бас нөлөөлж чадахгүй байх те тодорхойлох загтлын ач холбогдол нь гарахгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр энэ загталт их ач холбогдол өгөөрэй гэх байна.
Сурж исэн сургуулийнхаа талаар эргээд урсаа гэдэг сургууль. Arkansas гэдэг юм чинь болохоор хаана оршдог мөжөлөө? Arkansas би одоо нөгөө Arkansas мужийнхаа баруун Northwest гэдэг чинь баруун хойд хэсэгт нь амьдарч сурч исэн. Тэгэхээр нөгөө Arkansas-ийн их сургууль тэр дундаа нөгөө Fayetteville байсан. Тэгээ манай хот бол өөрөө нөгөө түүхэн дурсгалдаг байхгүй Arkansas мужийнхаа 2 дахь томхтон гэдэг нөгөө Little Rock гэдэг нийслэлийн дараа ордог. Тэгээ илүү түүхэн дурсгал талаас. Тийм учраас их тийм тайван, намуухан, уур амьсгал нь ч гэсэндээ ерөөд бол чиглэг бүх юм. Гэхдээ нөгөө задгаа салхитай. Тэгэхээр уур амьсгал нь бас айтайхан. Тэгээд их тайван. Тэгээ тэр дундаа Bill Clinton, Hillary тэ хоёрын амьдарч исэн жижигхэн хаус эдний гэр мөсөө болчихсон одоо. State senator байсан шүү дээ. Тэгээд тэр жижигхэн гэр мөсөд нь очиж үзчихсэн. Тэр жижигхэн хаусда өөрсдөө хурмаа ажилласан билээ. Тэгээд дотор нь ороход нөгөө тухайн үед хэрэгжилжсэн тэгээд ажлын өрөө, тэгээд сандал, төгөлдөр хуур гэлтэй зөөхий идэх тавилгатайгаа. Тэгээд хаус гэр нэг юм одооныхоор нэг том хаус байх юм бол үгүй юм билээ. Тэр хоёр амьдчихсэн хаус бол хөөрхөн жижиг өрөөнүүд нь ч гэсэн аягүй жижигэн. Тэгээд нөгөө талбайгаа ашигласан байдал нэг тийм одоо сонирхолтой гоё гаргаж ирсэн байл. Тэгээд манай сургууль бол бид нар Arkansas-ийн сургууль сурж байгаа Fulbright-ийн класс оюутнууд нэг юмар аяг бахархдаг. Fulbright тэ сенатор одоо тэр чинь Америкийн засгийн газарт 15 жил гадаад харилцаа хариу үзчихсэн сенатор байсан. Засгийн газарт дэлгээгдсэн Тэнгэрийн элч гэж тийм их нэр хүндтэй юм билээ. Тэр хүн өөрөө манай сургуулийн хуулийн тэнхимээс эхлээд хуулиар тэнц сурцж байгаа. Тэгээд цаашаа үргэлжлээд явсан мэт тийм үү. Танай сургуулийн төгсөж явах юм байна шүү дээ. Тий. Тэгээд бас нэг нөгөө Gazeta Democracy гэдэг нэг сонины газар дээр би очижсэн. Тэр сонины газрын эхлэл нь Fulbright гоотой, Fulbright ээжтэй. Тэгээд тий холбоотой. Тэдний гэр бүлээс гэр бүлээс эхэлтэй мэл. Манай өнөөдрийн ярилцлага өндөрлөх тийшээгээ хандж байна. Бид нэр подкастынхаа зочдоос уламжлал болгоод нэг асуултыг төслийнхаа төгсгөлд асуудаг. Та манай дараагийн дугаарын зочноор хэн гэдэг Америк төсөвчийг урьмаар байна. За яг нэр зохиод уу? Ааха. Би нөгөө Америкаас төсөж ирээд нэг тууд alumni бас нэг өөр подкаст орчихсан. Тэгэхэд яг ижил хугацаанд төсөж ирсэн нэг төгсөгчдөг хамт орчихсан байхгүй юу? Тэр хүн болохоор үргэлжилсэн үеийн зохиолоор төгссөн байсан. Тэгээ мань өөрөө бас хэлчихсэн. Би одоо ганцаараа л бас ингээд Монгол байдгүй мэрэгжил сонгоод сурсан болов гэж бодсон чи үгүй ээ тийм бэ гэж ярьжсэн байхгүй юу? Тэгээ мань хүний ярилцлага тэр сурж явах үедээ хийжсэн, дадлага хийжсэн, газар хийжсэн, одоо судалжсэн хүн тэр үргэлжилсэн үеийн зохиол гэдэг тэр мэрэгжил нь өөрөө аюу сонирхолтой сонсогдчихсан. Тэгээд манай Монгол бас их дэлгэрээгүй ч юм уу дэлгэрсэн хэдий ч энэ мэрэгжлийг сонгож сурж хүмүүс олон улсын гадаад оюутнуудтай харьцуулж бас тэр талаасаа ярилцсан бас сонирхолтой байх юм болов уу гэж байна. Нэр нь нацагдорч. За би холбогдтойгоод подкасттай урьж оролцуулах болно. Тань маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.